Сайн уу? За би хэрэглэгч дундаасаа нэг бүс хүүг сонгоод Beauty-ийн бодгаараа энэ хүү бодолтыг хийлээ. За нүрийн сайхан арчид цэвэрлээ, цуур эмүүлсээ түрхээд, утгуу манаа дээр ирэх праймерийнхаа хүчилтэй эсрэг праймерийн түрхээд, хүчилтийг ингээд чигжих маягтай дүүргэж өгөөд кремээр хэрэгэлсэн байгаа. Одоо би та бүхэндээ 30 минутанд хийсэн бодолтаа 3 минутанд багтаан ярих гэж байна. За нөгөө нэг сайхан кремийнхаа 2-3 номерыг хоорондоо толиод гоё уусгадаг Beauty-ийн спонжоор уусгаад арсны өнгийг сайхан чиглэлээд өгсөн байгаа. Та-да! Консилерийн 3 номер нь нүднийхэн доотлыг хөхрөлтийг дарж өгөөд 2 номероор нь хамруулын ирүүн тухан дээрээ гэрэл тавьж өгсөн байна. Энэхүү үе дарагч нь маш хурдан уусж байгааг та бүхэн харж байгаа байх. Тэгэхээр ийм нүдний эргэн тойрны нэмгэн арьсан дээр бөөгнөрөх магадлал тун бага гэсэн үг. Гэхдээ мэдээж өөг маш сайн дардаг. За яг ингээд зөв дараалалтай бодож хахад будаг төгчөгч повтро тавьсны араас ерөөсө барцаалт байхгүйгааг та бүхэн бас харж байна. Шорон боронгийн сүдрээрээ хамраа бол би өндөрлсөн шиг сайхан өндөрлөө. Бусад хэсгийн сүдрээ тавьсныхаа араас хацар өнгөлөгчнийхээ хамгийн зөвлөн өнгөөр хацар өнгөлсөн. За хөмсгийг бол будах шаардлагагүй байсан учраас Beauty-ийн харандааны дунд хэсгийн уусгалтын хэсгээр баг зэргийн хоосон байсан хэсгийг битүүлээд хөмсгний маскараагаараа босгож өгсөн. За нүдний тэнэ хойноосоо тод өнгөтэй урагшаа цайвар өнгөтэй уусалттай буцсныхаа араас урд хэсэгтээ саа тавьж өгөө доод хэсэгтээ давхраа зураад нүдний шингэн саагаа тавиад за тэгээд төгс нарийн үзүүртэй сайхан контур зурна. За энэ хэсгийн имжлэг яагаад ч юм ингээд юм газар хөдөлж байгаа юм шиг бичигдчихсэн байлээ. Уучлаарай. Нүдний сэтгэлгээ ихэд хамгийн тохиромжтой контур бол мэдээж Beauty-ийн контур байдгийг та бүхэн мэднэ. Маш нарийн үзүүртэй учраас би ийм давхраалууга зүсэлттэй контурыг зурж өгсөн байгаа. Ингэж зураад араас нь хар өнгийн тэнэрээ уусгаад өгөх юм бол нүд нь хоёр өөрчмөө давхраан жижиг том нүдэнд энэхүү бодол бүр хамгийн тохиромжтой байдаг. За тэгээ зөвхөн сүүл хэсэг дээрээс хормоос нааж өгөөд урд хэсгээ ингээд контураараа битүүлээд өгсөн. Уруулаа бодох гэсэн хайрт деролын мон уруул хүрээлэгч байхгүйсэн учраас шууд iMage-ийн харандаагаараа хүрээлээд араас нь дотортол нь зөөл ягаан өгөөд бэж өнгийн баг зэргийн бомбоолгогчтой өнгөлөгчөөр өнгөлөөд өгсөн өнгө нь бүр үнэхээр гоёгааз. За тэгээ будаг төвчөгч мистэй цацаад доод сурмасаа будаад будал маань бэлэн боллоо. Манай дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгч дундаасаа өөрөө огт боддгоо эсвэл бодож чаддгүй бүсгүүчүүдээс нэг хүнийг сонгоод бодолт хийх бодолтой байгаа учраас та бүхэн маань хүсэж ивэл бас комент бичиж болно шүү. Баяртай.